ипотек цааш нь бид өргөжлүүлэх гэсэн бодолтой байна. За энэ жилийн 2017-2018 онд багтаагаад бид нэр 3 ээлжийн сургуулиудыг бүгдийг 2 ээлжийн сургуультай болгох зорилт дэвшүүлсэн юм байна. Энийг бид 2019 онд хэрэгжүүлэх 2 ээлжийн шилжүүлээд бүх хүүхдүүдийн цэцэрлэгт оруулахыг бодож байгаа. Энэ цэцэрлэгийн асуудлыг бид нэр 18 оны төсөв тусгасан, 19 оны төсөв тусгаж байгаа. Ингээд нэг өсөндөө Монгол улсын хэмжээнд бүх сургуулиуд 2 ээлжийн болно. Бүх хүүхдүүдэд цэцэрлэгт хамруулах гэсэн ийм зорилтыг дэвшүүлж байгаа. За энийг хийж чадвал их том амжилт тийм ээ. Дээр нь багш нарын маань цалин мөнгөний асуудал бас байгаа. Өнөөдөр яг үнийн хэлэхэд одоо улсын маань эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас болоод бид цалин мөнгө үнийн хэсгийг нэмж чадахгүй шүү дээ. Энэ жил бид нар одоо тэтгэврийн авагчдыг жоохон нэмсэн 7% нэмлээ. За эрсдэл бид одоо хөрөнгө санхүүгийнхаа болцоо нөхцөлийг харна. Би одоо худлаа яхих одоо их дургүй хүн байна. Анх үе ерхий сайдаар ажиллаж байхдаа багштай юмшин цалинг бол нэмж чадахгүй нэ гэдгийг хэлсэн. Тийм боломж Монголд одоохондоо байхгүй. Төсвийн бүрдүүл сайжраад бидний эдийн засгийн хүндрэлтэй байдлаар давуу туулаад гараад ирвэл багшныхаа цалиныг нэмэх тийм боломж нөхцөл байгаа. Тэгэхээр энэ жилд нэг төсөвтэй 300 мянган төгрөг суулгасан шүү дээ. Төрийн албан агчдын ажлын урамшууллын асуудал. За энийг бол хүмүүс янз янзаар ярьж байгаа. Тийм ээ? Сайн гэж ярьж, муу гэж ярьж. Гэхдээ энэ бол бас бодиттой дэмжлэг шүү гэж би бодож байгаа. Жишээ нь энэ 300 мянган төгрөгөөр тийм ээ 4 шуудаа гурил авна. 5 айлын хэрэглээ гэдэг бол заяа жилийн хэрэглээ бол шуудаа гурилаар бол 70 кг-аар 2 шуудаа гурил байдаг. Энэ 300 мянган төгрөгөөр тийм ээ 5 амбуудын 2 сарын махны хэрэгцээг хангаж байгаа. Тэгээ энэ бол бас тодорхой хэмжээний дэмжлэг шүү. Тийм ээ 4 шуудаа 2 шуудаа гурил аваад жилийн хэрэгцээг хангаж байна. Тэгээ нь үлдсэн 2 шуудаа гурилынхаа мөнгөийг тодорхой хэмжээнд нэмээд махныхаа тодорхой хэмжээний 2-3 сарынхаа махны хэрэгцээг хангаж байна. Энэ чинь бас одоо төрийн албан хаагчдад бол тодорхой хэмжээний дэмжлэг болж байгаа байхгүй. Дээр нь төрд хоёулаа ажиллаж байгаа 600 мянган бас олдсон тийм ээ. Энэ бүхнийг одоо бас манайх их тийм зөв бодлого хэрэгтэй. Тийм ээ. Аль болохоор боломж гарвал одоо багш хэмжлэр төрийн албан хаагч та бүхний цалин мөнгөний асуудлыг нааштайгаар шийдэж хичээнэ.